Таван толгой гашуун сухад өртөө зөвлөгийн ажилчид бол манай байгууллагын хамгийн эртэж, хамгийн хөдөлмөрч, ажлын хүндийг нугалдаг бахархам хүмүүс билээ. Тэдний нэг болох Гамболд хэмээх 50 гаруй насны ажлын төлөө төрсөн мэтгэмээр даруй төлөв эгэл жирийн нэгнийг энэ удаа бид хамт олонныхын төлөөлөл болгон онцоллоо. Түүний хувьд аж ахуй кемп үйлчилгээний ажилтнаар таван толгой өртөөний 1-р рострын ээлжинд 4 дахь жилдээ ажиллаж байгаа юм. За гэрээс амбууд додол хэдэн дүүнэстэйгээ байдаг гэсэн. Тэгээд Атөрөргөө гэдэг компанид ороод тэнд 30 жил ажиллаад тэгэл энэ шиг орж ирсэн дээ. Үүр цайхтай зэрэгцэн түүний ажил ундарч эхэлдэг. Ажилчдын амрах байрны өрөөний хуваарилтыг зохицуулж, цэгцтэй байлгах, цагаан хэрэглийг солих, ажилчдын уух усыг дөхүүлэх, гадаа орчинг цэвэрхэн байлгах гэдэл өдрийн турш түүний ажил мундахгүй. Өглөө 6-д л өссөн л доо. 6-аас өмнө л өссөн. Тэгээ 6 гэж өсөөл 6-аас гээд баг энд хүрээд ирдیں۔ Дөө. Тэгээ манайхан чи 7 хагас гээд сефтэн шир хийдээ. Тэгээд зааварчилгаагаа аваад сефтэн ширээ хийгээл кемп энэ удирдлагын байр энэ орчин авийг л цэвэрлж байгаа юм гэдэг тий. Ерөнхийдөө энэ авигаа цэвэрлээд хог бол бүх газар гацсан. Богоон депо, зүтгүүрийн депо, офис, кемп, суур бүтц удирдлагын байр энэ хогийн савнууд байдیں۔ Эднийг бүгднийг ачаад цэвэрлээд машин гаргаад өгчин ачаад цэвэрлээд өөрөө гараараа ачиж штэ. Таван толгой өртөөний ажилчид түүнийг өртөөний хамгийн хүртээлтэй, хамгийн халамжтай хүн гин. Аргач үгүй биз. Өртөөний 1-р ростийнхны хувьд дунд гам болдгүй зүйл гэж юугүй билээ. Хаан хэний туслалцаа хэрэгтэй болно. Тэд өнөөхөл гам болд хар гүүхээрээ очисон явдаг. Хагийн 6-аар орно. Та нар орчвол маргааш өглөө буучна. Энэ 4-ийг орохоор чинь болохгүй байхгүй. Тий дахиад нүүх болно. Тэгэхээр өрөөс болцсон. Тэгэхээр тэнд таяр орж болно. Бүрг даалгавар өгсөн. Энийг битүүлгээд. Энэ болохоор газ байдیں۔ Энд. Тэгээд энэ чинь доошоо тамхины гал орох юм бол дэлбэрнэ. Тийм учраас төмөр боогоод ийхээ. Гамболд эхнэр 2 хүүгийн хамт амьдардаг байсан боловч хорвоогийн хатуу хөдөө шуурганд халамжид ханиалдаж ганц биеэрээ энэ хорвоог туулшив. Манай хан хүнсний үйлдвэрт технологийн мастер хийдэг байсан. Тэнд далхны үйлдвэрт чинь ээлжээ мастер, ээлжээр ажиллана. Ажил их сайн хийдэг. Ер нь бол залуу насаар ер нь ажилдаа зориулсаар байгаа юм яасан да. Ер нь хэцүү шттэ. Хүн хань нас орсон хүн л тэрний шин зовлон ойлгох хүс бус хүмүүс ойлгодог юм даа. Хэцүү. Нилээ хэцүү. Тэгэл давааж гарахын тулд тэгэл ажил хийн дээ. Завгүй ажиллана. Тэгж жагаад завгүй ажиллаж этлнийг харахад тэгээд ажлын мал болчихдээ шүү дээ. Тэгээд өөр юм сонирхоо байж тийм үү. Тэгэхгүй бол бодогдноо. Хүний хань чи ерөөсө хүний сэтгэлээс гарна гэж байхгүй. Ярьж мэрэгчэн тэгээд аяндад хооломод шингэрээд ирдэ шүү дээ. Хичнээн зоригтой хүн байсан ч гэсэн. Тэгэхээр их мундаг л идэм шиг бодож. Аялт. Амьдралын ханаа үүрт алдаж нүдэндээ гонигтай үлдсэн ч тэр амьдралд бууж өгсөнгүй. Өөрийн гараар бүхнийг бүтээсээр амьдралыг өөдрөг гэгээтэйгэр төсөөлсөөр явна. Би 2 хүүхэдтэй. 3 ачтай. Ач нарынхаа цүнхийг зөөдөө. Би ч спорт их дуртай, хөгжимч дуртай. Сакс волейбол их сайн тоглодог байсан. Залуу байхдаа гайгүй тоглолцдог байсан. Хөгжим бас гитар хөгжим сайн тоглоно шүү дээ. Дуулахаас бусдын л юм дээ. Уг нь хийдэг л байсан. Одоо ч тэгээ өөрөө сонирхгүй, хаяхгүй, ажил гээгүүд болохоор жоохон төсөөлчдөг юм байл. Тэрнээс зааланд бол бөмбөг сакс тоглоод волейбол тоглодог тоглоно. Сайн тоглоно. Манай хоёулаа тамирчин бэ. Кикбоксинг тамирчин. Тий сайн тулаач нар гэдэг. Монгол улсын 2-3 удаагийн аврах хийцэн хөрх хүүхдүүд байгаа. Ер нь их сандаг л болчт юм байл шүү дээ. Хүүхдүүд ач нараа хүн ер нь тэгээ аргуудаа бүх хүмүүс тийм байлгүй дээ. Хүүгөөсөө илүү ач нартай л илүү хайртай билээ. Хүүгөө загнахаар нь өмөрөөл, наагур нь хөндлөлтөөл бас тийм болчт юм байлээ. Ороос дээр могол гэрлүүгөө ордог бол эхлээд ач нар дээр очдөө шүү дээ. Тэгээ дараа нь гэрлүүгөө хавдээ. Ач нар дээр авааж байгаа тэгэл хүүхдүүдэд зөөгөөд яг хоо ирэхээс нөгөө эдгээр чинь 14 хоног очиод ирэх чинь бас сампирсан байт юм аа. Тэгэл нэг жоохон сайхан болгоод зүрээ зүс царай оруулаад тэгэл явдсан шүү дээ. Тэ эдгээр чинь баг ирэхийг хүлээгээд яг ирэх чинь хаана явж ийн баг тэгэл. Тэгэл тэд нартэйгээ ойр их хөгжилтэй л амьддаг л да. Ач нар чинь хүртэл тэгэл хаана байна л гэдэг байгаа чинь ийм удаа явж ирчих ихэрч байхгүй ирүү гээд. Өнөөдөр
ростер солигдох ээлжтэй өдөр. Тэр дараагийн ээлжиндээ бүх зүйлийг цэвэр цэмцгэр хүлээлгэж өгөх ёстой. За өнөөдрийнх нь үйл ажиллагаа нь өнөөдөр ээлж солигдож байгаа шүү дээ тийм ээ. За тэгэхээр ажлын байр нэмэх зэгс дээр анхаараа. За ажил хүлээлцэхдээ ажлыгаа чанартай хүлээлцээд багц хэрэгслүүдэд бүгд нэгээс хүлээлцээд өгөөрэй заа юу. За гадууруудад тамхимахын ишээ байхгүй. Яг энд нь хийгээ явчихтыг. Тэгээд энийг би өглөө эрт босоод авчаар арай цэвэрхэн лээд л дээ. За сайн явж ирвэхөө. За юу ч үлээлгэж гинөхөө. За болдонтой уснуудаа хийгээд тавьчихсан цэнэглээд энд запас хийцсэн байгаа шүү. За Болдын хувьд өөрийн 5 жингээс үдшийн бүрийн хүртэл өртөө кемп 2-ын хооронд хэдэнтэй таваргаж шөнийн бор хоногтол унтаж амрах өрөөрүүгэн гэлтэрнэ. Гэвч ажилдаа шантарч гомдолсон удаа нэг ээхэн ч үгүй. чиний ажил чи энэ гэсэн үг тэгэл тэрийг хийгээл явсан дээр гэж боддیں۔ Тий хариуцлагатай хандъя гэж боддیں۔ Тэрнээс хоошо суугаар за болий гэд янз янзын тайлбар тавилгүй хийгвэл тэгэл яаж хийж байгаа л хийх хэрэгтэй л дээ. За гамал дах маань ер нь зүгээс сууна гэж байдгүй өглөө болгон эртлэн босож тий 5 цагаа өөрийн 5 жингээс үчийн бүрийн хүртэл ажиллаж энэ өртөө зүрлгүүдийг эмгцэгцтэй байлгаж байна. Кэзэр гамболтойг бол энэс магтахаас биш аргагүй яа. Ажил төрлөлөөсөө бүх талаар зан харьцаа бүх талаараа бол өөгөөхөн гэдэг шиг л одоо тийм л хүн. Манайхан ч ер нь харьцааны тал мал дээр л мундаг штэ. Ер нь бол их юмыг ойлгох чинь хилчүүл өөдөөс янз янзын үг хэрэл өөр газар орохоор чинь ингээл янз янзын зан гаргадаг хүмүүс байдаг штэ. Хаач тийм байхгүй хилчүүл тэгэл болоо. За явлаа. За баяртай. Маргаашийн ирээдүйн өөдрөг бодвол эдэн итгэлтэйгэр тэмүүлж хариуцсан ажилдаа эзэн байж хамт олонныхоо итгэлийг даасан түүнд 5 толгой төмөр зам компани хамт олноос аз жаргал гэрэл гэгээтэй бүхнийг хүсэн өрөөж байна.